За та бид бол мэдхээр хүнд том хотын зовлонг бол бүгд амсаж байгаа. Энийг ялангуяа манай хүүхэд залуучууд бол бүр их мэдэрч байгаа ийм цаг үе. Тэгээ энэ скутерийн тухайд бол би зүгээр нэг зүйлийг хэлэх гэж байгаа. Олон аав ээжүүд хэлж байгаа. Скутер оруулж байгаа нь сайн. Аюулгүй байдалд та нар анхаарах ёстой шүү гэж байгаа. Тэгэхээр хэдүүлээ хамтдаа скутерийг хотын соёлын нэг юм хэрэглээ болгоод тэгээ бас аюулгүй байдалд хамтарч ажиллах шаардлага байгаа. Олон газар скутерийг одоо хэрэгжилж байна. Жишээлбэл энийг оруулж ирж байгаа хамтран ажиллаж байгаа компани, Казахстаны компани гэхэд 1 сая гаруй скутерийг тэд казахстанчууд хэрэгжилж штэ. Тэгэхээр манай Улаанбаатар хотод орж ирсэн 3000 гаруй энэ скутерүүдээ хэдүүлээ хэрэглээдээ нэвтрүүлээд эдгээр зам маань хуу байгаа ч гэсэн боломжтой газруудаараа скутерээ соёл болгоод Улаанбаатар хотын удирдлагын тухайд ч гэсэн ундаг дугуйн зам, явгууны замыг ч гэсэн бид өнгөрсөн жилээс эхлүүлсэн байгаа. Энэ жил бол ерөнхий сайдын энэ хэрэгцээг бол бид энэ хэрэгж гаргана. Тэгээд одоо Ашлим захирал сая хэлж энэ залуучуудад тэгэхээр зөрөгтэй соёлын том дайралт хийгээд эрсдлээ одоо үе хайхраад ингээд Улаанбаатарчууд хөрөнгө оруулж байгаа хамгийн одоо юм гайхамшигтай ийм арга хэмжээ болж байна гэж хэлмээр. Тэгээд одоо таавчдыг одоо сайхан байдлаараа арчиг скутертэй өндөр дугуйтай федерал дугуйтай санаа зовж байгаа эцэг эхчүүдээс федерал дугуйтай сураад явуулаад олгоцсон өдрөөр олгоцсон Aşağı aşağı.